Christmas. Хамт дуулдаг байсан. Тэр найзуудтай л одоо энэ дуу зориулж байгаа шүү дээ. Багш нартаа бас одоо яг тий баярлалаа гэж бас хэлмээр санагдаж шүү дээ. Зөөлөн гараараа хацаар илбэт зүрлишгүй жаргал хүлээмо. За нэг гурав. Эхлэе. Сайн байцгаана уу? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр бид дөрөв одоо багын дөрөв одоо сайхан найзууд цугласан байна. За тэгээ юун тунд бид нэрэнд цугласан байх гэхээр бид нэр одоо багын дурсамж нэгтэй хамтдаа дуулж бүжгэлдэг байсан юм. Одоо багтаа бой банд бид гэж явж исэн юм найзууд одоо цугласан байна. За тэгээд бид бүхэн одоо өөрсдийнхөө дурсамжинд зориулаад багтаа дуулдаг бүжгэлдэг байсан. Тэгээд дуу хоор гэж өөрөө айгүй маш гоё юм гайхалтай зүйл байдаг юм байна. Гурван найзтайгаа бас одоо ингээд айгүй гоё зүйлээр уулзч одоо маш их таатай байж байгаа. За учир юу вэ гэвээс бид бүхэн болвол одоо манай хоёр найзын одоо санаачлагаар болон бас ингээд бид дөрөв нийлж агаад ингээд нэг багийнхаа дурсамжийг бүгдээрээ мөхөлж үтээгээд ингээд нэг сайхан дуу хийсэн байгаа. За тэгээ яг энэ дууныхаа талаар бид нэр одоо та бүхэнд одоо яагаад энэ дуу хийхээр болсон гэдэг энэ жижигхэн одоо юм контентыг хийхээр одоо энд хүрэлцэн ирсэн байна. За тэгээд найзуудаас энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд дөрөвдөө ингээс суусан маш гоё байна. Яг энэ одоо дуу бүтэх одоо дуу дуулах болсон маань бол маш олон жилийн бас хүсэл мөрөөдөл байсан л да. Тэгээд маш хурдан хугацаанд бүтсэн юм бүтээл болсон. Тэгээд ямар одоо сэдвээр одоо дуу бидний одоо хийх вэ гэдэг санаагаа ингээ ярилцаад байж хад манай бяцхан сөх маань за надад ийм нэг бодсон бодол байна. Дөрүүлэнгийг ингээд үрслээд шүлэг бичиж өөрсдөө бичиж тэ. Тэгээд тэр одоо хөгжмийн зохиолч хүмүүсээр нь ая хийлгээд ингээд дөрүүлээд дуулаа гэсэн. Тухайн үедээ бол ингээд өөрсдийн гэсэн яг уран бүтээл байхгүй зохиосон тэ. Уран бүтээл байхгүй. Ер нь бидний яагаад ингээд уран бүтээл хийж болохгүй гэдэг юм шинэ санаачлаа. Яг та төрж ирсэн тайлбар надад бас төрж ирсэн. Тэгээ ер нь бид нар эхний хаан тий энэ дууг ер нь яагаад яг юугээрээ зохиол яг ямар сэдвээр зохиол зүгээр юм бэ гэж дотроо бодож авсан баг. Тэгээ тухайн тэр цаг үедээ дуулж хийсэн хөө хүнийх нь онцлогоос нь харъя гэж миний толгойд бож ирсэн баг. Тэр үедээ одоо жишээлбэл сүмбрээг те сайнаг болдог юу гэж хэлдэг байсан, ямар онцлогтой байсан, ямар зан чанартай байсан, ямар хандлагатай байсан те тэр хандлагаас нь энэ хүмүүсүүдийг одоо нэг тухайн бадагта энэ хинч харсан гэсэн одоо энэ бадгийг хинч сонссон гэсэн эн чинь сүмбрээ штэ, эн чинь сайн штэ, эн чинь болдоо штэ гэд энэ одоо санааг одоо тухайн үед гарсан гэж хэлэх юм байна. Тэгэл тэр шүлгийг шууд бичгэд ч амар мэдхийн ч. Тэнгэртэн хамт сайныг бэлгэлэн тэр бидэнд дууган дуулж байна. Одоо яг саях дээр ярихад бол шууд жишээл ихний баадаг шууд тэнгэртэй хамт ингээ сайныг бэлгэлээ гэж байгаа. Тэгэхээр манай одоо хамтгийн ахлагч болол одоо сайн бэлэг гэдэг юм шүү дээ тий. Яг тэндээс ингээд хамгийн анх сонсонгуудаа яг тэнгэртэй хам сайныг бэлэглэг гингүүт чи ингээд айгүй гоё орж ирдэг байж байгаа байхгүй. Тэгэхээр яг саяын дууны үг болол үнэхээр одоо гоё болсон гэж найстай хэлмээр байна. Яг бяцхнагийн баадган дээр бол ерөнхийдөө бас яг тэр дөрөв мөрт бол айгүй хурдан орж ирсэн. Яагаад ийм хурдан орж ирж байгаа юм гэхээр бас хэллээ шүү дээ. Бид нэг дэндүү сайн мэддэм байна. Яг барьж авч бичихгүй л яваадсан байгаа тий. Яг ингээд зориглоод одоо ингээд за бичээгээ бичихлээр бол маш хурдан бүтдэм байлээ. Тэгээд одоо юу гэдэг бяцхан хүүгийн шүтэн дуул гэдэг одоо тухайн үед яг л одоо хүмүүсээ гэдэг дуу одоо хүртэл чихэнд сонсогдох хэмжээний тийм гоё дуулдаг цээл хүмүүсээ тий хүмүүс минь нэгэ тий яг сайн юм одоо юу хүүхд нүртэл дуулсан байгаа шүү дээ. Их жишээний ингээд орж ирж байсан. За сүмбрэгийн бадган дээр бол бас бяцхан аян ярих бах тий. Сүмбрэгийн бадагч маань шууд нүдэнд ороод ирж байгаа. Биднээс бол одоо тэр мөрөн илүү их гоё таалагддаг. Мөнхийн залуу түүний мөрөөдөл гэж дууддаг. Энэ ерөөс их мөрөөддөг их мөрөөддөг хүүхдч байсан. Янз янзын мөрөөддөг.
Мөнхийн залуу гэхэлэр өнөөдөр одоо харж байгаа шүү дээ. Тэгээд дуудах нэр нь хаагүй дуурш галт наанд гэдэг. Энэ чи дандаа нэг айгүй бас нэг тодорхой хүрээлэлтэй найз нөхдүүдтэй энэ тентхийн залуу хөгшин хамаа авахгүй. Энэ тэнд очиод найз нөхөд гэдэг. Дуурш галдар наанд гэж байгаа те. Одоо жишээлбэл тийм сүмрээ одоо яг миний талаар дуулсан байна. Тэгэхээр чи тэр бадган дээр ер нь яг аврах санагдсан. За дуу бол ер нь амар хурдан хугацаанд бүтсэн. Орон жил ярьж явж байгаа. Айгүй хурдан хугацаанд бүтэж чадсан. За энэ гоё дуу зохиож гисэн нас сайн авч баярлалаа. Хамтлагийнхаа болдог дуусан. За би ярина. Тэгээд анхны хайрын ардын багш гэж эхэлж байгаа. Тэгэхээр манай болтоо маань болохоор бидрийг бодвол хамгийн анх Хайртай учирсан. хайртайгаа учирсан хүн. Одоо багын юм чи одоо хайр гэх юм уу одоо юу гэхээр үерхэл юм тий үерхэл тий за Анхны хайр нь баггүй. Алаг зүрхний гашуун гэж. Хамгийн түрүүнд тэр хүнээсээ биднээс төрүүлээд хайраас салцсан. хайраас нийлж үзээд дараа нь Салж үзсэн юм байна. Тэгээ болохгүйгээс гүнд Борондор мэлмэрэн сууна. бодлынхан гүнд Боронд норонд нэгэн хүн мэлмэрэн сууна. суун гэж. Энийн жоохон нөгөө жоохон фаны манад оруулаад. Тий. Ер нь бол мэлрэ гэдэг хаштай шүү дээ. Тэгээ юу айгүй их боддог. Бодож байгаа тэгээ тэрийг бид нар жоохон фаны маягт оруулаад мэлрэ юм боддог мэлрэ гэж боддог шээ. Тэгэж дуулсан. Тэгээ болохгүйгээс болох хүртэл зүтгэгч гэж. Тий. Энэ бол яг ялцчих юм. Тэгээ энэ ч одоогийн хийж байгаа ажил нь ч тэр нь багаасаа ямар суур одоо байна. Яг тэр чигээрэл үдний явж байгаа шүү дээ тий. Гэхдээ болохгүй байсан ч гэсэн болгоно гэж зүтгэл доороо тажигнаал дагдаг гэж явж байгаа шүү дээ. Болох гэж явдаг л хүн тэгээд энэ бүхнийг шингээж гисэн. Миний бадагт тэр болохоор игэл жирийн ээжийн хүү тэгээд инх цагийг уриалан дуудагч гэдэг. Энэ нь болохоор над их гоё орж ирээд байхгүй. над бүр хамгийн таалагдсаас яг энэ хэсэг бас. Тэгээд инх цагийг уриалан дуудагч би багасаа л ерөөсөө тийм Дуугаараа бол яг инх цагийг те гоё юмд хүмүүсийг уриалдаг те хөлтөмжлөө уриалдаг те. Тэр ерөөсөө л тэр нөгөө хүмүүсийг дуулаад байгаа тэр нэг хоолой байна шүү дээ. Тэр нөгөө бага ахын авсан хүний мэдрэмж гэдэг бол хизээч хүнээс арилахгүй байгаа юм. Яг л тэр одоо 1-р 10 жилийн зааланд ч байна уу, тэр спортын зааланд ч байна уу, театрын тайзан дээр ч байна уу, тэр 2-р сургуулийнхаа тэр нэг жижигхэн зааландаа бас тоглолт хийдэг шүү дээ, тийм. Яг тэнд ингээд тэр дуулж байсан мөч бол үнэхээр сайхан. Тэгээд одоо дахилтыг яах вэ гэд бас ярилцж байгаа, тийм. Тэгээ ингэж бас тэр нэг сайн цагийг өөрөнд бол энэ сайхан бүхнийг хамтдаа бүтээе гэж, тийм. Тэгээд дуугаад дуулан бүжгээ бүжиглэн дурсамжаа бүтээж дахин эхлэе. Тэгэхээр бид нар ерөөсөө л одоо ингээд амьдралын цаг хугацаанд ингээд өөр мэрэгжилтэй, өнөр өтгөн гэр бүлтэй ингээд болоод амьдарч байгаа ч гэсэн бид хэд тэр дуугаа дуулаад бүжгээ бүжиглэхэд л хамгийн кул те хамгийн одоо гоё мэдрэмжийг л авдаг. Одоо ч гэсэн яг тийм байхлаар яг тэр мэдрэмжийг л аваад байгаа. Яг харахгүй өгүүлдэг юм байна тийм тийм. Одоо бараг чи 20 гаруй жил болсон. Тийм. Энэ ч л асуудал шүү дээ. Дөрвөлээ дуулж байгаа л ерөөсөө яг хоолоо салгаал ирэнгүүт чи нэг тог шиг юм гүгээл те. Үнэхээр гоё тэр бол айгүй гоё мэдрэмж те. Тэгээ яг ингээ дөрвөлээ ягаал нэг хараад ингээ яа харахгүй дуу хөгжим гэдэг бол өөрөө юм гайхалтай гэдэг юм бол бид дөрв бол яг мэдрээл байгаа. Бид нар шиг ингээ мэдэрдэг багтгүй олон хүмүүс байгаа бах те. Тэр цаг үед чинь бол айгүй олон хамтлаг нөгөө бой бэнд дээрээс нь тэр нөгөө юу гэдгийг сонирхлын стил тэгээ урсгалаараа айгүй олон хамтлагууд бас ингээл адилхан хүмүүсийн гаргасан уран бүтээлийг дагаж дуурайж дуулдаг л цаг үе шүү дээ. Тэгэхээр тэр үедээ л гоё байсан. Нэгтгэжсэн гоё нөхөрлийн бүх юм нэгтгэжсэн гоё үеийг ер нь урлагийн одоо энэ дуу хоор бүжиг нэгтгэжлээс тий. Тухайд бол янзын гой хамтлагууд байсан. Миний мэдх юм биш үү? Өмтер айгу
бүр том ахнараас бол эхэлэх юм бол юу шүү дээ. Cardinal Boys гээл те. Тэгэл нөгөө Omtara гээл те. Тэгэл одоо манайх одоо Chris Cross гээл тэгэл Крисийн шавнар гэдэг бас нэг явдаг байсан. Тэгэл химнэл хаарс сүнс гэдэг. Ер нь ингээд бодохоор айгуу гоё. Тас тэгээд бас байсан. Тэгээд нөгөө химнэл тас хоёр чинь нийлээ хета хамтлаг ингээд болж байсан. Тэр бүрийн бол маш гоё. Тэр хета чинь миний санджаар тэр нөгөө хуучин угсармал барилга дотор нөгөө анхны клипийг хийсэн хамтлаг байхгүй тий. Бидэнтэй ажиллах юм бас ингээд хамт ингээд нэг тоглолтод ордог, хамт дуулдаг байсан. Тэр найзуудтай л одоо энэ дуу зориулж байгаа шүү дээ. Ер нь бүх сайхан үеийн цаг үеэ дуусцгаа. Мөнхөж үлдээ гэдэг аа. Одоо X time гэдэг нэг мөнх зэрэг санга боди гэдэг X time-ийн гүтүүдтэй бид нар бол Ice Blade тий. Modern Girls харсал хар сүнс байж байгаа тий. Хар сүнс байж байгаа. Бас яг тэр үед Өмнөгов аймгийн хипхоп урсгалт хар цагаан гэд хамтлаг нөгөө Хатууна Бэги тэгээд Алдар Цогоо гэх мэтлэн энэ хэдийг бас дурдахгүй байх аргагүй шүү дээ тий. Ер нь ингээ хараад тахлаар яг ингээ тоглолт нь бол тухайн үеийн хүмүүс чинь бас одоо хар салхийн шинэ ч одоо тоглолт хийжсэн. Өмтөр апийн тоглолт хийжсэн. Их мэтлэн ер нь ганц манайх биш шүү дээ. Ер нь бол ингээ тоглолт тийм гэдэг нь бол тухайн үеийн хүмүүс ягд ч тэр хамтлагууд нь ийм хамтлаг тоглолт хийнэ гэхтэл ерөөсө очиод тэр хүүхдүүд нь үдчил байдаг байсан шүү дээ. Тэгэхээр бас их найд гоё. Тэгээ бас яг одоо төвшин төгс одоо бидний төнгөөгөө сурцсан. Төнгөөтэй бид нар хамтраад бас төнгөөгийн тоглолтын гоё, яруу найргийн гоё тоглолтыг бас хамтарч явуулж ирсэн. Одоо мянган огс суучин, одгоо огс суучин, цагаан огс суучин тий. Тэгээд тэд нар ч одоо ингээл төгөлдөр клавишн дээр суудсан байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд ягаад шалгуулад ороод тэндээс баг нэг олоод исэн хамтлаг байсан уу? Магадгүй тий. Тэгээ ингээд бичүүлээл тэгээд тэр чинь тэр ингээд олон хүүхдүүд ингээд дараалалаараа ороод дуугаа үзээ. Тэр бас нэг амар ир зэрэг байхгүй. Хүүхдүүд тэнд бараг л шууд нэг наан кассеттэй хөгжим дээр 2-3 сонсож сураад бэлдэж байгаа л тэгэл тэр одоо багш гараал ингээд дуулж байгаа шүү дээ тий. Тэгэхэд яг ингээд тэр ингээд одоо тухайн үеийн тэр нэг театрын баруун Кермэ гэдэг бол яг л одоо бидний үеийн тэр одоо яг тоглолтод орохын өмнөх бэлтгэл амьдралын тэр нэг багсан одоо юу гэх юм те шалгалт тоглолт одоо те тэндээс хасагдах юм бол юу тэр тэмцээнд орох морох бол байхгүй шүү дээ те. Бидний одоо багын хүмүүжил гэхэд бол одоо сая багш нарын маань нэрсүүд гарч байна те хөнхөө багш гэж байна, дааж багш гэж байна, за од гэрэл багш гэж байна те. За мянга багш гэж байна. За бас одоо түрүүн болдаах гэд хэлсэн тийм ээ, цогоо ах гэд хэлсэн те. Бидний хүмүүжилд энэ хүмүүсийн одоо тий амгаа ах байж байна, дуужин амгаа ах байж байна. Эдгээр хүмүүсийн бас ингээд тийм одоо яг тэр тухайн үед өгсөн зүйлүүд бол нэлээд их байдаг юм байна те. Энэ одоо бүх багш нартаа бас одоо яг те одоо хүүхдийн хөгжилд одоо ингэж өнтөө хувь нэмэр оруулж байсан. Бас ерөнхийдөө баярлаа гэж бас хэлмээр санагдаж байна тийм ээ. За ингээд энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа үеийн найзуудаа бид бүхний таньж байгаа найзууд та бүхэн маань бидний гаргасан бидний дурсамж хэмээх энэхүү дууг хүлээн. Крисмас. Сая үгч бөөцөө. Энийг ингэж хогоцоноос мань аваа яа.